Анхаарал тавин сонсож байгаад баярлалаа. Өнөөдөр би Мялбогдын Лимба хатны Им Аргашаагийн бүлэг хэмээх гүр дуулалыг танилцуулахаар бэлтлээ. За, Лимба хатны Им Аргашаагийн бүлэг дээр юун тухай гарч ийн үг гэхээр Мялбогдыг агууд сууж байх цагт хатны Им Аргашаа шөн дөлөөр хүрлцэн ирж тотгорлсон тухай. Тотгорлоод номонд орж номхорсон тухай ийм үйл явдал гарна энэ бүлэгт. Гэхдээ зарим нэг нэр томьёог товчхон танилцуулаад явчихъя гэж бодлоо. Ер нь бүлэг гэдэг үгийн талаар бас хэлье. Бүлэг гэдэг үгийг ингээд судлаад үзэхдээ зэрэг цогц сургаал гэсэн үг болж гарч ирж байна. Тэгэхээр Лимба хатны Им Аргашаагийн бүлэг нэг цогц сургаал, сайн устал ачийн бүлэг нэг цогц сургаал гэх мэтлэн ийм тус тусдаа бие даасан ийм сургаалууд явж байна. За, Мялбогд үргэлж дээдийн багштай мөргөдөг. Бясалгалыг эхэлж явах үед, ерөн аюул ослын үед ямарваа үйл хэргийг эхлүүлэхдээ дээдийн багшаа дуудаж мөргөж байдаг. Тэгэхээр бид хангалттай одоо энэ Мялбогд гэж хэмбэ, Мялбогдын намтар түүх гэд ярьсан. Харин энэ Марва Лазва гэж хэмбэ гэж ерөөсөө тодорхой бас ярьсангүй. Тэгэхээр Марва Лазвагийн талаар бас 5 үг хэлхэн зүйтэй болов. Марва Лазва бол нэрт дуун хөрвүүлэгч, гүн бясалгагч, йогч ийм багш байгаа. Тэрээр энтгийн их шидт нь Наровын шав. Наров шидт нь Теловын шав. Телов нь одоо дээшээ үндсээ аваад явчихсан их багш нарын, дээдийн багш нарын шав байгаа. Тэгэхээр ямар ч утгаар аваад үтсэн Мялраб бол үнэхээр язгууртныг хөвгөн сайхан тийм их багш нартай. Мялбогдын шавнар гэж олон шав байгаа. Бид мэдчихэж байгаа. Тэрэн дотроос Гамбова гэд нэг юм их багш бас төрсэн байгаа. Гамбова шав нь бол Мялбогдын олон сайхан сургаалыг эмхтгсэн, бүхэл бүтэн одоо сургаалын урсгал бий болгосон ийм том багш байгаа. За, Наров шидт нь яг ямар багш байсан бэ, юун тухай сургасан бэ гэдэг тал дээр бас товчхон өгүүлэх нь зүйтэй болов. Наровын 6 йог гэдэг ийм ном судар бол алдартай байдгийн байна. Гэхдээ их багш нар бол ерөн сургаалыг биеэрээ дадуулдаг, өөрийн бие дээр нотолдог учраас аливаа нэг одоо ном судар гэхээсээ илүү биеэрээ сургаалыг дадуулдаг. Тэр Наров шидтний 6 йог ямар учиртай байна уу гэхээр хүний амьдралын одоо 5-6 чухал үе мөчүүдийг сонгон авч түүнд тохирсон йогийн системийг боловсруулсан юм байна. За, бид бол одоо ихэнх хөвлөд ямар янзтай байснаа мэддэггүй. Ихэнх хөвлөдөх бардоо гэж ярьдаг. За, төрөөд өхөн нүхтлээ амьдрах явцдаа ухамсаргүй төлөвд амьдардаг гэж үздэг. Ер нь сэрүүнээр зүүдэлж байгаа юм шиг амьдардаг. Яг юу хийгээд байгаа, яагаад байгаагаа төдийлөн одоо сайн ухамсарлаж чаддаггүй гэж үздэг. Амьдралын бардоо. За, тэгээ амьдралын туршид унтчих үедээ зүүдэ барьж авч чаддаггүй. Ер нь яг юу зүүдлээд байна? Зүүддээ удирдах гэдэг юм уу? Зүүдэн дотроос сэрүүн тунгалаг байж чаддаггүй юм байна. Тэгэхээр зүүдний бардоо гэж ярьж байгаа юм. За, ам бие өгөөтхийн цагт, ам бие хоёр ч салаад өгөхийн цагт гэж байгаа юм. Тэр үед бид өөрийн одоо гэгэн гэрэлт чанараа, сүнсний гэгэн гэрлээ барьж авч чаддаггүй учраас голдуу бидний төрөл бол тулгагдж ирдэг гэж үздэг юм байна. Урд нас одоо энэ амьдралдаа цуглуулсан, урд насандаа цуглуулсан
туршлага, хандлага, үзэл бодол одоо юу байдаг юм бие үзэл өөрийнхөө одоо тэр хандлагуудаар чиг баримжаа аваад ингээд тулгагдж төрөл авдаг гэсэн ийм сургаал байна. Тэгэхээр тэр өөх үеийн бардо гэж байна. Тэр үед өөх үед сэрүүн тунгалаг байж өөрийнхөө нөгөө гэрэлтэй чанараа барьж авч тэр цагаан сайхан гэрлээ, тод гэрлээ барьж авах тухай ийм йог байж байна. За тэгээд өгсний дараа тэр төрлөө олж авч байгаа. Тэгээд төрсний дараагч гэдэг юм уу ийм 5 6 үеүүдэд тохирсон бүхэл бүтэн йогийн системийг боловсруулж биеэр дадуулж туршсан ийм Наровын 6 йог их алдартай байдаг юм байна. За Наров шидэт нь эдгээр одоо йогийн ухааныг гүн бясалгалын ухааныг Марва Лазвад уламжилж өгсөн. Марва Лазваа Мялвогдод дамжуулсан гэж байгаа юм энэ сургаалуудаа. Тэгээд агууд суулгаад бясалгуулад шавьдаа бол их хатуу хандсан л гэж бид намтар түүхээс нь мэддэг. Тэгээд гол нь чи агуугаар яваараа агууд суу гэдэг ийм заавар чиглэлийг өгсөн байгаа Марва Лазваа. За ер нь их багш нарын зарим тайлбараас жишээ татахад Марва Лазваа шавьдаа их хатуу хандаад байгаа юм шиг бидэнд харагддаг. Гэхдээ үнэн чанартаа бол багш их зовсон. Тэр тоогоо Мялвогд зовхоосоо илүүтэй Марва Лазваа маш их зовсон гэж байгаа юм. Энэ их хэцүү хатуу, их зөрүүд одоо ийм шавийг нэг ном хүлээгээд авах хэмжээнд болгох гэж их зовсон гэдэг. Тэгэхээр тэнд дууланд байшин байр ийшээ авир энэ уулын ороо дээр гар гэдэг нь тэр шавийн одоо тэр их омголон зөрүүд байдлыг л номготхож одоо арьсаар ярил элдвэрийг хангах гээд тарийн талбайгаар ярил одоо ургац ургах хэмжээнд болгож авах гээл их зовоод исэн юм байна лээ. Тэгэхээр багшийг өрөвдөх хэрэгтэй гэж байгаа юм. Тавгаагаас илүүтэй. Ийм одоо энэрэнгүү багшаа зүгээр нэг юм бүдүүн одоо цагаан лам суучгаал одоо нэг хүүхдийг ингээд дарлаад байсан тухай асуудал ерөөсөө биш. Тэр багш маш энэрэнгүү багш байсан. Маш их ерөөл адистэд буулгасан. Тэгээд энэ хүүхдийг л сургах гэж их зовсон. Асуудал товгоод байсан болохоос биш Марва Лазваад байгаагүй гэдэг нэг юм тайлбар бас байна. Мялвогд бол үнэхээр гайхамшигтай багшаа дууддаг. Дээдийн багшд мөргөмөө янз бүрээр одоо дуудана багшигаа одоо их санан дурсан өөрөглж тэр багшиг дуудаж идэг. Энэ нэг шалтгаан нь юу байна вэ гэхээр ерөн багшийн хүчинд гэгэрдэг гэж л үздэг юм байна л да нууц тарны сургаалд. Багшийн хүчинд гэгэрдэг. Нэгдүгээрт, хоёрдугаарт ер нь багшиг дуудахад анхаарал төвд тогтно. Тэгээд энэ холон шим нуус тэр баронерт ад тэгэл одоо тэр дутаа нутгийн хамгийн том мангас тэгэл одоо хадны маргшаа энэ олон шимнуусуудыг хэн номготгох вэ гэвэл багш номготгоно. Тэгэхээр багшийг дууддагт бас их учир байдаг юм байна. Тэгээ хүн багштайгаа их холбоотой байх ёстой гэж нууц тарны сургаалд номлодог юм байна. Ингээ багшийг дууддаг. За дандаа агууд л суугаад байдаг Мялвогд агуу гэж юу вэ гэдэг дээр нэг ганц хоёр үг хэлье. Агууд ганцаараа сууж байгаа гэж бид ярьдаг. Тийм ээ, гаднаас нь харахад ганцаараа сууж байгаа. Гэхдээ нөгөө хоосон чанарын унлаар нь авч үзэх юм бол тэнгэр газрын савслага одоо байгаль дэлхий дээр байдаг элементүүд, байгаль дэлхийн том макро урсгал, тэгээл тэр үүл газар тэнгэр одоо ан гөрөө, лимба хадан дүүрлсэн хажир шувууд, тэр их байгалийн үзэмж, агаар тэгээд ихтияанчин өөрийнх нь сэтгэлийн орон, бясалгалын орон гэд бүгд сүлэлдэж тэнд оршиж байгаа. Дангаараа юу ч оршдоггүй учраас тэр их ариун дагшин орныг Мялвогд өөрөө үүсгэж, дээрээс нь тэр их ариун дагшин байгаль нийлжэж гайхамшигтай юм бясалгалын орон газар бий болж байгаа. Зарим ном судар дээр бол агууг зүрхний төв гэж нэрлсэн байдаг юм байна. Зүрхний төв гэж. Ерөн хүний биеинд одоо тэр толгооны төв, зүрхний төв, хүйсийн төв гэд 3 чухал төв байдаг гэж үздэг юм байна. Тэр 3 төвийн хамгийн чухал нь зүрхний төв.
Тэгэхээр агууг заримдаа зүрхний төв гэж нэрлэх тохиолдол байна. Ийм учиртай юм байна. За, миний танилцуулаад байгаа энэ гүр дуулууд бол ерөнхийдөө Мялвогд хий биетийг номготгосон тухай, номготоход номонд оруулсан тухай ийм бүлгүүд байгаад байгаа. Тэгэхээр бид хий биет гэж юу вэ гэдэг асуултанд бас хариулах ёстой. Хий биетийн урсгал гэж ярьж байгаа юм ер нь хүнийг ч урсгал гэж үздэг. Бид бол энерги мэдээллийн урсгал юм аа. Энерги мэдээлэл, хий биетч энерги мэдээллийн урсгал, үл юурээ тэгээд явж байгаа хүн ч гэсэн урсгал. Физик бие дээрээс нь мэдрэмж, мэдрхүү, ухамсар, үеийн үр нөхцөл байдлууд нь нийлээд ингээд барьцалдсан, төр барьцалдсан байж байгаа, шүтэн барилдсан байж байгаа ийм төр урсгал. Хүнч төр урсгал, тэр хий биетүүд ч төр урсгал. Тэгэхээр энэ дэлхийн макро урсгал дээр эдгээр ингэж хөвж явахдаа давтамжаараа хоорондоо таталцаж байдгийм байна. Тэгээд энэ хий биетүүдийн талаар тэр тусмаа ялангуяа энэ Мялвогд дээр ирээд байгаа хий биетүүд юу байна уу гэхээр өсгөлэн сүнсний ертөнцөөс ирж байгаа. Ийм цаг наргүй өсчээдэг ийм ошхуунууд юм байна. Хүй ер нь өсгөлэн гэд ярих юм бол бас нэг ганц өгүүлбэр хэлэхэд энэ өөрийн уншсан ухаарсан зүйлээ хэлж байгаа шүү. Ер нь өсгөлэн гэд ярих юм бол бид махан биений өсгөлэнг бас ойлгож болохгүй. За хүний ходоод өслөө гэхэд нэг жах юм аваад идчихэд тэгээд тэр өсгөл яаж игээд намжчихна гэж бодъё. Тэгэхэд энэ сэтгэлийн өсгөлэн гэж их аюултай юм байдаг юм байна. Үргэлж нэг юм хайж яддаг, сэтгэл хангалуун бус яагаад байгаагаа мэдтгүү, шаналдаг, савлгаатаа ийм байгаа тухай гарна. Ер нь энэ хий биетүүд. Ялангуяа хадны маргшаа бол тийм тогтворгүй, хайсан, цаг наргүй, өлссөн, ундаассан ийм байдалтай байж байгаа. Энэ нь ямарваа нэг биет, нарийн биетийн өсгөлэн гэхээс илүү хоол ундны тэжээлийн өсгөлэн гэхээс илүү нэг л тийм цаад гүнээсээ энергийн өсгөлэн. Голдуу урд насандаа тэр сэтгэлийн хэрэг арилгаагүй нисванис нүгэл ихтэй байсан та холбоотой байдгийм байна. Тэгээд төрөл доошилдог ийм аюултай юм байна. За ийм аргашаа яагаад Мялвогд дээр хүрэлцэн ирж байна вэ гэдэг нэг ийм асуулт байгаа юм. Ер нь тэр лимба хад хаваар давтамж тогтоосон нэг ийм хий биет байгаад байгаа аргашаа гэж. Лимба хадны юм аргашаа гэд лимба хаданд харьяалуулад байгаа юм. Тэгэхээр Мялвогдыг лимба хаднаас ууж явах үед энэ юм аргашаа хүрэлцэн ирсэн. Тэгээд лимба хаданд хүрэлцэн ирээд байгаа энэ визит гэх юм уу, энэ ирж байгаа айлчлал лөлийн цаад зорилгыг авч үзэх юм бол их тийм сорилт шалгалтын шинжтэй гэдэг тайлбар бас байна. Их тийм сорилтын шинжтэй, шалгалтын шинжтэй. Урд насандаа сэтгэлийн хэрэг арилгаагүй, балан мэт богдсын номын эрхсийг ойлгосон гэдгийм үү, дээдийн номыг үзчихсэн боловч зүгээр л үхсийн төдий тогтоосон, сэтгэлтэйгээ ажиллаагүй, ахуй сэтгэлээрээ номонд ороогүй, бясалгал бүтээлийг биеэр дадуулж тэр мундаг том их багш нар шиг дадуулаагүй. За ер нь хүн чинь энэ бясалгал дадлыг хийж явах ёстой юм байна л да, сэтгэлээрээ дадуулаад, биеийн дээрээ туршаад, гэгэн гэрлээ барьж авах гэж оролдоод, өөртөө сануулад, байнгын л ийм дасгал бэлтгэлтэй явах ёстой юм байна. Гэтэл энийг хийгээгүй, омог ихтэй байсан, хуурам мэхэлжсэн, бусдыг хуурчсэн гэд ийм нүгэл байгаа учраас тэрэндээ их харамсаж явдаг гэсэн ийм тайлбар бас байна. Янз бүрийн тайлбар байдаг юм байна. Гэхдээ лимба хадны маргшаагийн гол зорилго чиглэл юу байна уу гэхээр ерөнхийдөө ийм хий биетүүд нь догшин дүрээр ирнэ, янз бүрийн дүрээр ирнэ, хувилна. Энэ нь бясалгагчийг сорж байгаа гэж үздэг юм байна. Сорж шалгаж байгаа.
шалгалт авч байгаа гэсэн утгатай. Чамд одоо юу вэ? Чи наана яагаад суугаад байгаа юм? Чиний гэгэрлийн төвшин чинь яг үний юм уу, худлаа юм уу? Чамд ямарваа нэг хүсэл мөрөөдөл, зориг чиглэл үлдчихэд чи энэ амьдралтаа ингээд зууралдаад ямарваа нэг юмны төлөө л энд суугаад байгаа юм биш үү? Чамд шунал байна уу? Ам настайгаа зуурсан зууралт байна уу? Гэх мэтлэн их нарийн шалгаж байгаа. Маш нарийн тэр давтамжийн төвшөнд одоо ингэж их нарийн урс бэлтийн төвшөнд ингэж шалгаж байгаа гэж үздэг юм байна. Ингээд шалгаад сорж байгаа шалтгаан нь юу гэхээр хэрвээ ихтэй янч шалгалт сорилтыг давах юм бол номхроод номонд ороод ном гуйдаг юм байна. Одоо эдгээр чинь яаж төрлөө дэвшлүүлэх үү гэдэг ийм одоо бас даваа энэ хибитүүдэд байгаа. Ер нь дэлгэрүүлээ жаахан хэлэхэд бол Лимба хадны Маргшагийн гүр дуулаас авах сургамж маш өндөр. Би тийм болохоор л энэ одоо урдчилсан гэдг юм уу, оршил гэдг юм уу энэ хэсгийг хийгээд байгаа юм. Маш өндөр ач холбогдолтой юм гүр дуулал. Ер нь Мялбогдын сургаалын оргил хэсгүүдийн нэг гэж үздэг. Тэр гүр дууллуудыг задлаад явах юм бол бүхэл бүтэн систем болж задарч байна. Бүр одоо ингээд задлаад заах юм бол бүр том хичээл болж байна. Тэгэхээр манай энэ зүгээр контентын хэмжээнд байгаа болохоор ерөн гол санаануудыг нь хэлье гэж бодлоо. Лимба хадны Маргшагийн сургамж өндөр. Зүгээр л нэг ном уншаал, өстэй хөөцөлдөөл, өсгийн төдий тогтоогоол, хуурмаглал, дүр эсгээл одоо ингээл өөрийгөө хураал, бусдыг хураал ингээд ах юм бол их хосолтой гэж. За тэр Лимба хадны Маргшагийн одоо гол шалгалт нь юу байна вэ гэхээр өөрийгөө хуурахыг төвчдөггүй догшин бэлгүн гэж байгаа юм. Маргшаа бол өөрийгөө хуурахыг төвчдөггүй догшин бэлгүн. Хүн өөрийгөө маш их хуурдаг гин. Ер нь амьдрал дээр буулгаад ярих юм бол хүн өөрийгөө маш их хуурч явдаг. Мэддэггүй. Тэгэд бас зориуд одоо хүн энэ Аргшагийн толонд өөрийгөө харах хэрэгтэй. Би ер нь нэг шатрын хүү мөртлөө өөрийгөө бэрсгээд хараад байна уугүй юу? Би шатрын ноён хэрнээ өөрийгөө шатрын хүүгээд харцсан байна уугүй юу? Ер нь би надад ямар айдас байна? Хүн айдасаа давчгсан гэж боддог заримдаа. Маш хатуу хэцүү юм туулж гарчаад за би ч ёстой хамаг айдасаа гөвлөө да. Надад одоо айх юм юу ч үлдсэнгүй гэж боддог. Тэр ёстой маш худлаа гэж. Айдас бол өргөлж байдаг. Маш гүн давхрагд нуугдсан байдаг. Нөхцөл байдал нь бүрдэх юм бол гараал ирнэ. За би ч жаахан юмны учир ойлголоо гэвэл бас худлаг юм. Ерөөсөө нөхцөл байдал бүрдэх юм бол чи хинч биш гэдгийг чамд нөхцөл байдал харуулад өгдөг гэж. Тэгэхээр амьдрал дээр Маргшаа маягийн айлчлалууд маш их ирж байгаа бидэнд. Маргшаа маягийн айлчлалууд бидэнд маш ихээр ирж байгаа. Бид гагцхүү түүнийг ойлгохгүй нөгөө амьдралын бардууд явж байгаа учраас сэхэрэхгүй байгаа гэж байна. За ер нь орчин үеийн амьдралд баг зэргийн жаахан ганц миллиметр хазаагаад нэг 3 өгүүлбэр хэлэхэд орчин үеийн амьдралд бол Маргшаа маягийн айлчлал 3 янзаар бидэнд ирж байгаа гинэ. За нэгдүгээрт ер нь нийгмийн харилцаа хүмүүс хоорондын харилцаан дээр Маргшагийн айлчлал илэрнэ бидэн рүү. Яагаад гэхээр үнэт зүйл рүү чин довтлно. Чиний хамгийн үнэтэй цэнтэй энэ л бол одоо ёстой маш чухал шүү гэж бодож хийжсэн юм руу чин довтлно. Юу ч биш гэдгийг чамд нотлно. Юу ч биш гэдгийг чамд нотлон харуулна. Энэ хэнд хэрэгтэй юм гэж хэлнэ. Тэгэхээр хамгийн үнэтэй цэнтэй гэжсэн юм чинь энэ хэнд хэрэгтэй юм гэд ингэхтэй зэрэг бас бодох ёстой гин нэрээ би буруу юм хийгээд хамаг цагнаараа бараад яваад байгаа юм биш виз гэж бодох ёстой гин. За тэгээд нийгмийн харилцаанд одоо хурам мэхлэлттэй тулгарна.
одоо энэ л хүн намайг ойлгох болов гэд хандтал чинь үгүй гин. Энэ харилцаан дээр бол маш их тийм илэрнэ. Ийм худал хуурмаг байдлууд илэрнэ. Эсвэл чи өөрийгөө хуурчихсан байсныг хүн чамд ойлгуулад хөндлөнгөөс хэлээд өгчихнө. Эсвэл одоо чи бусдад итгэжээтэл чамд худал хуурмага харуулна. Ийм их худал хуурмгийн шалгалтууд, илэрлүүд бидний амьдралд явж байгаа. Харилцаан дээр, нийгмийн харилцаан дээр. За хоёрдугаарт нь багш сургаал номлол хэлбэрээр бас орж ирж болно гэж байна. Тэгэл хүний зүүн талын сувгийг тайвшруулаад нэг их гоё одоо яриад идэг ийм багш нар байдаг гин. Ер нь тэгээд хуурамч багш нараар энэ сүүлийн үед энэ хорвоо дэлхийд дүүрчихсэн байна гэдэг байгаа штэ. Тэгэхээр хуурамч багш нарыг таних хамгийн гол шинж тэмдэг нь бол төлбөр мөнгөнд айгуу дуртай гэж байгаа юм, шумлтаа гэж байгаа юм, айгуу их ритуал заадаг гэж байгаа юм. Тэгээд өргөчих, ингээд цацчих, ингээд нулимчих, ингээд залбирчих гэд ингээд заагаад байдаг юм биз дээ. За яах вэ? Багш нар байж болно. Одоо жолоо заадаг ч юм уу, сувлахуун ухаан заадаг ч юм уу, шинжлэх ухаанаа заадаг ч юм уу. Энэ бол одоо байдаг л юм. Тэр дээдийн багш хэлбэрээр зааж байгаа багш нарт бол болгоомжтой хандах ёстой юм байна бид нар. За 3 дахь айлчлал нь юу байна уу гэхээр ёстой нөгөө догшин айлчлалууд байж байгаа штэ. Одоо өвхөл хаагцал дотны хүмүүсээ алдах, ажил албан тушаалаа алдах, нэр төрөө алдах, өмч хөрөнгөө алдах гэд. Гудамжаар явж исэн чинь таньдаг хүн ингээд буруу хараад өнгөрч чинь. Үгүй энэ хүн урд нь над руу ингээд лахилцаа сайн байна уу та гэж сүд болоод идэг байсан. Энэ хүн яагаад ингээд өнгөрөө явчих уу гэд ботсон чинь нэрээ би чинь албан тушаалаа өгчихсэн штэ. Энэ хүн миний албан тушаалтаа мэдлдэг байсан байна. Энэ хүн миний албан тушаал руу удирддаг байсан байна гэж ойлгоно. Ер нь догшин хэлбэрийн айлчлалууд өөрт байсан одоо энэ нийгмийн үнэтэй гэж одоо манай хүмүүсийн тодорхойлоод байдаг тэр зүйлүүдийг алдах үед маш тод хурц хэлбэрээр илэрдэг гин. Одоо их манж чин улсын сүүлчийн хаан байна би гэд гудамж цэвэрлээ зогсож ирсэн гэж байгаа шүү дээ. Энэ чинь ёстой нөгөө догшин эм маргашаа бүх багуудыг хут татсан байгаа шүү дээ. Энэ тохиолдолд. Ийм хэлбэрийн айлчлалууд байдаг гин. Энэ одоо худал хуурмыг шалгаж байгаа худал хуурмгийн багуудыг хут татж байгаа нөхцөлд бол бид бас их киномга хандаж барьж авах хэрэгтэй байна. За би эдгээрийг бас хүнд тустай байх болов уу гэж бодоод оршил хэлбэрээр хэллээ. Одоо домог руугаа орё. За дээдийн багшид мөргөмөө. Нинан зарамгийн өглөгийн эзэд сүсгтэн олон өөрсдийн газар оронд удаа хугацаагаар сууршин суугаач гэд мял богдос гуугаад байсан. Гэтэл одоо богд лам яасан гэхээр мөн л дээдийн багшийнхаа зарилгийг бүтээсүгэ гэд цог бадрагч нэрт ууланд бүтээл хийхээр очсон. Тэнд лимба хад гэдэг их тийм том хаттай агуу байсан. Лимба хаднаа суугаад бясалгал хийж явах үед нэгэн шөнө Милравын суусан олбогны зүүн этгээдээс жингэнэн цангинах тийм чимээ гарсан гэж байгаа юм. Жингэнэн цангинах мэт чимээ гарсан. Мял богд босч очиж шалгасан чи юу ч мэддэггүй. Тэгээд арай ихтэйян чи миний сэтгэлд өнөө шөнө хи бэлгэс төрөх нь нү гэж бодоод их амарлангуугаар олбогд дээр буцаа суусан гэж байгаа юм. За энэ ихшинд хадны завсраас маш хурц гэрэл гэлэлцэн мял богдыг гээгүүлээд им гэрэл ороод ирж байна. Гэрлийн үзүүрт хар хөдөр унсан нэгэн улаан хүн гарч ирж байна. Хар хөдөр унсан улаан хүн гарч ирж байна. Нэг нь юр усын гоо үзэсгэлэн төгс залуухан бүсгүй хөдрийн жолооноос нь хөтлөөд явж гин гинэ. Гэнэт улаан биет хүн тоогоор Мялрав лам руу хүчтэй нудрахад амьсгал харахгүй хүчтэй салхи эсгэрн ирэх шиг болоод мөнөх хүн ихшин зур үзэгдэхэ болсон гэж байгаа юм. Энэ үед хөдөр хөтлөгч гоо им улаан өнгөтэй жингэр болон хувлаад
богд ламын зүүн хөлийн эрхээ хурууг зуучгаад тавихгүй болов гэж. Тавихгүй болов гэж. Милрав түүнийг хадны им аргашаа болохыг мэдээд 5 ёгтлол 6 утгад гүр дууллыг уншсан гэж. За Мялбогдын сургаал голдуу домог хэлбэрээр байдаг. Гэхдээ домгийг нь цааш нь ингээд задлаад үзэх юм бол 3 давхар сургаал гарч ирдэг гэж би сайн усталаачийн бүлэг дээр тайлбарласан байгаа. За бид домог гэд ойлгвол зүгээр л ингээд нэг үзэгдэл орж ирлээ, гэрэл орж ирлээ, жингэнээд хүдэр гэдэг амтан орж ирлээ. Гинэт тохоогоороо яврах шиг боллоо. Гоо бүсгүй явж гэн, гоо бүсгүй эргээд жингэр болоод хувиллаа гэд. Зүгээр ингээд ойлгоод өнгөрчихнэ. Гэтэл энд бол маш том шалгалт яваад өнгөрлөө. Ихтэй анч руу чиглэсэн маш том шалгалт яваад өнгөрлөө. Одоо энэ сэтгэлийн хаалгаараа бид үзэгдлийг оруулж ирдэг. Хоосон чанарын онолоор үзэгдэл дангаараа оршихгүй, хүний сэтгэл, хүн хүлээж авч байгаа байдал харилцан үйлчилжээч энэ үзэгдэл оршдог гэж үздэг. Бүх юм шүтэлцэж явж байгаа. Харилцан хамаарал донд явж байгаа. Үзэгдэл сэтгэлийн хаалгаар орж ирэхэд бид энгийн гэгэрээгүй бид яаж хүлээж авдаггүй гэхээр айж цоочж ухаалдаж ямар гоё эмэгтэй вэж гэдэг юм уу, яана инэ гэдэг юм уу, айдаг, цочдог, босдог, сандардаг, одоо автомат хариу үйлдэлүүдийг үзүүлдэг ийм их одоо цочор байдлаар ч юм уу, эсвэл энэ юу вэ гэдэг ухаан алддаг ч юм уу, ийм байдлаар бид дандаа үүлийн үрээрээ хүлээж авнаа. Энгийн гэгэрээгүй хүмүүс бол одоо мань мэтийн энгийн гэгэрээгүй хүмүүс бол тийм одоо юу хүлээж авна. Үүлийн үрээрээ маш их одоо цочирдож гэдэг юм уу хүлээж авна. Зүүн баруун сувг руугаа маш их савлгаатай хүлээж авна. Милравийн хувьд бол ихтэй янч дандаа төв одоо биеийнхаа төв сувг дээр сууж байгаа. Төв сувгийн урсгал дээрээ сууж идэг учраас зүгээр л одоо яг байгаа байдлаар нь ингээд урсгаад төв сувг руугаа урсгаж хүлээж авсан. Төв сувг руу үзэгдэл ороод урсаад ингээд эхнээсээ задраад эхэлж байна. Шалгалт одоо маш богино хугацаанд одоо гэрлийн үзэгдэл хэлбэрээр доол секундын хэмжээтэй явагдаж байна. Шалгалт маш хурдан хувилж байна. Ингээд давхар одоо ёгтлол хэлбэрээр, домог хэлбэрээр номлодог учраас эхлээд гэрэл урсаад орж ирж байна. Бүх оршихуй нь үндэс бол гэрэл. Эхний одоо энгийн одоо хэлбэрээр орж ирснэ. Үзүүрт нь хөдөр явж байна. За тэгээд тоогоороо яварч үзэж байна. Гоо бүсгүүд хувилж байна. Гоо бүсгүү гэдэг нь одоо ингээд их таашаал, хүнийг татдаг. Ер нь амьдралд их одоо сайн хүний дүр их осолтой гэж байгаа штэ. Сайн хүний дүр осолтой. Аимшигтай юмыг бол энэ аимшигтай байна гэд болгоомжлол үүснэ. Сайн хүний дүр их сайхан юм худлаа. Ингээд их осолтой байдаг. Танигддаг уу? Тэгэхээр ингээ гоо бүсгүүд хувилж үзэж байна. Яварч үзэж эхлээд гэрэл бүдүүлэг энгийн одоо бүдүүлэг гэдэг юм уу ориг хэлбэрээр анхны одоо хэлбэрээр гэрэл орж ирээд тэгжээснэ хөдөр тэгээд одоо гоо бүсгүүд хувилж үзэж байна. Тэгжээснэ одоо гоо бүсгүүг ингээд ямарваа нэг зүүн талын сувгийн савлгаа чичирхийлэл байхгүй ямар ч сэтгэлийн одоо хөдөлгөөнгүйгээр ингээд ихтэй яаж төв сувг руугаа урсгаж байгаа учраас одоо аргаа ядаад гэдэг юм уу, догшин дүрд хувилна гэдэг юм уу, одоо жингэр болон хувилж байна. За энэ жингэр болон хувилахтаж одоо төдийлөн бас ямарваа нэг тийм хариу үйлдэл байхгүй шүү дээ. Ёстой үйл шиг сууж байгаа. Үйл шиг хөдөлгөөнгөө сууж байгаа. Гэтэл жингэр бүр шалгалт нарийсаад зүүн сувгийн төгсгөл хэсэг буюу зүүн хөлийн эрхийн хурууг зуугаад авлаа. Энэ нь юу ярьж гэнэ үг гэхээр хүний бие маш үнэнч гэж байгаа юм. Бие маш үнэнч. Ухамсар өөрийгөө яаж л бол яаж хуурна. Худлаа нэг логикийн хувьд нэг худлын үнэн тайлбар зохиогоод өөртөө хэлээл далд ухамсарлуугаа юм уу ухамсарын гүн рүүгээ хийчихнэ. Ингээл оюун ухаан бол өөрийгөө хуурч аргалж чадна. Бие бол маш үнэнч.
би өөрийгөө хуурч чадахгүй. Тэгэхээр хамгийн нарийн шалгалт буюу одоо биеинд нь халдаад зүүн сувгийн төгсгөл хэсэгтэр байрлах одоо бидний хөлийн эрхий хургуг зугаад авлаа. За энэ бол эм маргшаа байна гэж таньж ихтэй яаж. Үзэгдлийг ажиглаад одоо шинжээд ингээд энэ бол эм маргшаа гэж таньчлаа. Эм маргшаа гэдэг нь магадгүй сорилт шалгалтын шинжтэй гэдгийг бол ихтэй яанч бол мэдж байгаа. Угаасаа ч алсаасаа мэдж байгаа. Тэр тусмаа эм маргшаагийн айлчлал ирж байна гэдгийг бол мэдсэн. Эм маргшаагийн айлчлал ирж байгаа нөхцөлд хүн өөрийнхөө сэтгэлийг шинжих ёстой гэсэн ийм сургаалын агуулга бас байна. Өөрийгөө шинжих ёстой. Би өөрийгөө хуурсан уу? Миний сэтгэлийн гүнд ямарваа нэг жаахан үүлийн өрүүлдсэн юм биш үз. Энэ одоо аргашаа яагаад над дээр ирж гэнэ үү? Энэ миний үүлийн үрээс болж гэнэ үү? Эсвэл одоо энэ эм аргашаа гийн одоо айлчлалын зорилго юу гэд ингээд их шинжих юм байна л да. Ялангуяа одоо тэр бидэн дээр ирээд байгаа юмнуудыг чинь бид татаж авч ирдэг гэдэг байгаа шүү дээ. Бид нар давтамжаараа муу юм бити өөртөө татаатай гэд нэг хэлдэг шүү дээ. Яагаад ингэж ирж гин үү? Миний үүлийн өрөө эсвэл эм аргашаа өөрөө чөлөө учрал гуйхаар ирж гин үү гэд ингээд их шинжих ёстой. Маш их шинжилгээ, сорилт, шалгалт явагдах ёстой. Тэгтээ төв сувгийн урсгал дээр ихтэй яанч бол ёстой. Таг уул шиг тогтцсон байгаа. Тэр ялангуяа одоо ингээд тэр үзэгдлүүдийг бас их харсан байх л да. Тэр хүдэр ороод ирж байна. Тэр хүдэр гэдэг амьтан их зөрүүд амьтан байдаг гэж бичсэн байгаа юм ном судар дээр. Тэр төвд их сурвалж дээр нь тэгж бичсэн тайлбарлсан байна гэдгийг би уншсан. Яагаад гэвэл тэр их зөрүүд амьтан байдаг гинэ. Магадгүй одоо их зөрүүд хүүхэд байсантай нь холбоотойгоор багасаа одоо үеийн мөрөлдчихэд ингэж орж ирв. Яагаад заавал хөдөр хөтөлж орж ирв гэл ингээл их нарийн шинжлэх ёстой юм бэ. За 5 явахтлал 6 утгад гүр дуулал бол нэлээд хамгаалалтын шинжтэй тийм гүр дуулал байна. Бясалгалд тодорсон энэ саад тодхорыг сарнах шинжтэй юм байна. За 1-р Тэмэл богд хөхөмдөг огторгуун төв дунд байгаа хөвж яваа наран сар хоёрыг дуудаж байна. Хоёрт нь дорн зүгийн цагаан эрслэн гэд эм хүүсээр дуудаж байгаа юм. За 3-д нь энэ өмнө зүгийн ойн төвд явж байгаа шар ирээн барсыг дуудаж байна. 4-д нь өрн зүгийн Анабад их талаад явж байгаа дулан загсыг дуудаж байна. 5-д нь өмөрдийн хажир шувууг дуудаж байна. 6-ад нь одоо энэ зүрхний төв болсон газар дэлхий дээр одоо зүрхний төв болсон энэ агууд сууж байгаа мелоравыг дуудаж байна. 5 явахтлал 6 утгатай ингээд 6 юмыг дуудлаа. За тэгээд ингээд задлаад үсэх юм бол яг уу тэнгэрийн төвд хөвж аваа наран саран хоёр гэдэг нь нарны чанартай. Хүний биеийн баруун тал нь нарны чанартай. Нараар төлөөлүүлж харуулдаг. Сар нь бол зүүн тал буюу мэдрэмжийн тал, сарны чанартай. Ингээ баруун зүүн сувг, төв сувгийн сайхан гэгэн гэрлийг дуудаж байна. За хүний биеийн сувгуудаар салхи хөдөлдөг гэж үздэг. За хүний биеинд ер нь 4 чиглэлийн салхи байна гэж үздэг юм байна. Энэ хүүснээс доошоо газар руу чиглэсэн газардуулагч салхи буюу тэр шар ирээн барс. За дорн зүгийн цагаан эрслэн буюу энэ зүүн талын эмгтээлэг талын сувгийн дотгошоо татсан салхи гэж байна. За баруун талын энэ гадагшаа чиглэсэн тэр дулан загс шиг их гоё уран нарийн хөдөлгөөнтэй их гоё тийм үйлдэлийн тал байна. Баруун тал. За гол нурууг дагаад дээшээ хөөрч байгаа дээшээ хөөрөх салхи гэж байна. Дээшээ чиглэсэн салхи. Энэ бол нөгөө өмөрдийн хажир шувуугаар зөөрлөөд байна. Тэгэхээр энэ баруун зүүн сувг нь тэнцвэртэй, төвийн сайхан гэгэн гэрэл дээрээ байршчихсан. Энэ доошоо чиглэсэн
одоо дотгошоо татсан, гадагшаа чиглэсэн, дээшээ хөөрсөн салхинууд нь ийм төв сувгтаа хураагдсан ийм сайхан тэнцвэртэй байх тухай хүний биеийн цог зал одоо сүв бэлгийг дуудаж байна. Ийм гүр дуулал байна. За 5 явахтлал 6 утгатай гүр дуулалыг сонссны дараа энэ маргашаа хөлийн эрхийн хуруу зууснаа тавиагүй. Тэгсэн атла хаа нэгтээ огторгуугаас дуун дурсаж хариу дуулал өргөж байна. Тэр доор хөлийн эрхийн хуруу зуучгаснаа тавихгүй хэрнээ дуун огторгуугаас дуурсан гэдэг бол бас энерги мэдээлэл нэлээд бас наашилж яваагийн шинж засрах шинжтэй. Тэгээд ер нь төгс хувьд язгууртны хөвгүнэ гэж Мельбогдод хандж байгаа. Яагаад гэвэл шалгалтуудыг нэлээд давтсан энэ юузер шалгалтуудыг нэлээд давчихсан. Тэгээд ер нь ямар хариу хэлээд байна уу гэхээр тэр гэрлэл алдахгүй болвол тэр наран сараа хоёрт чинь гим тараахын дотор тусахгүй штэ гэдэг ийм юм хэлж байна. Төв сувг дээрээ гэрэл дээрээ л байх юм бол хинч дийлэхгүй. Зүүн баруун сувгт чинь ямар ч хорлол тусахгүй. За тэгээд тэр дорн зүгийн ирээн барс эрслэн чинь ч гэсэн омогтой хөтлөгдөхгүй юм болвол тэр шар ирээн барс чинь их сайхан өнгө зүсээрээ гайхуулчихдаггүй юм бол тэр одоо дулан загас чинь хүний хоол ундыг булаагаад авъя гэд одоо ингээд өмхөд авдаггүй юм бол гохтэйгээ өмхөд авчихдаггүй юм бол янз бүрийн одоо уурах тор байна шүү дээ бидний одоо шунал хүсэл тийм юм өмхөд авчихдаггүй юм бол тэрэнд хинч хөнөөл хүргэж чадахгүй. За тэр умардын хажир шүүч гэсэн тэр одоо хүний хоол унд булаах эр чадалтаа ирдэх ийм одоо бардам омог нисванис ийм л юм гаргахгүй бол күзүү цаламт хөхлийн тодхор яахын халтах вүлээ гэж хэлж байна. Энэ дөрвөн зүг чиний энэ бие баруун зүүн сууг энэ дөрвөн талд чинь ямар ч одоо тийм хорлол хөнөөл тусахгүй юм аа. Яг л одоо төв сууг дээр байж чадах юм бол гэсэн ийм санаа. Тэгээд Мелорав чи бол үнэхээр чиний үлзий хутаг тогтсон энэ лимбаадна. Чи бол одоо чанга хатуу зоригт юм бясалгагч юм аа. Гэхдээ аливаа чөтгөр шулам нугууд гагц атгахгаас үүддэг. Атгах болон авьяас сэтгэлийн дундаас гардаг. Өөрийн сэтгэлийн бэлэг чанар хоосон болохыг өдгөө чи унан ухаж чадахгүй юм бол өлөн чөтгөр нүгүүдийн хөнөөл ганц надаар тогтохгүй өөр өөрсдийн зам мөрөө хөөцгөснөн дээрээ гэж хэлж байна Мельбогдод. Бэлэг чанарын язгуур хоосон болохыг чи ончих юм бол бэрхшээл бүхэн тусад нөхөр болон хувирна. Язгуураас бэлэг чанарын хоосон болохыг онох юм бол яг одоо би зардсан чинь болоход бэлэн байна гэж Мельбогд хэлж байна. Өнөөдөр чи өөрийн бэлэг чанараа сайтар шинж гэж хэлээд байна. Тэгэхээр юм аргашаа бол одоо шалгалтаар ирсэн гэдэг нь тодорхой. Чи өөрийгөө шинж. Чи язгуураас бэлэг чанар хоосон гэдгийг надад одоо яг нотлоод харуулчих. Тэгэх юм бол яг одоо би зардсан чинь болоход бэлэн байна гэж хэлж байна. За Мельбогд энэ гүр дуулалд нь бас хариу дуулал өргөж байна. За Мельбогд юу гэж хэлж байна вэ гэхээр 8 сайн үлгэрт гэдэг гүр дуулалыг уншсан. Энэ дээр нэг 8 зүйлээр байгаль дэлхий дээр байдаг 8 зүйлээр үлгэрлэж өөрийн хичээл зүтгэл тэр бясалгалын одоо төвшин бүх юма батлан харуулсан. Жишээлбэл цагаан линхва, октор гуун төв, тэнгэрийн наран саран хоёр, уул, мөрний долгос, ирээн өнгийн солонго, сарны дүрс, бомбон дотор тавьсан зул гэд ингээд 8 зүйлээр үлгэрлээд өөрийн одоо гэгэрлийн төвшнөө харуулсан. Ер нь цагаан линхва дэлгэрсэн гэж хэлж байна Мельбогд. Линхва цэцэг бол одоо гэгэрлийн бэлэг тэмдэг байдаг, шавар балчааг дундаас ургадаг. Ямар ч хэцүү бохор, ямар ч орчин байсан тэрэн дундаас
ингээд соёолоод дэлгэрээд гараад ирдэг гэж үздэг. Тэгээ огторгуун төвөр огторгуугаар голдуу одоо хоосон чанар, сэтгэлийн хязгааргүй чанарыг ингэж илэрхийлж байна. Наран саран хоёроор өөрийнхөө сэтгэлийн ухамсарын тэр тод гэрлээ илэрхийлж байна. Уулаар одоо бяцлал нь ямар хөдөлгөөнгүй байгаа тухай. Гол мөрний одоо тэр урсгал шиг хичээл зүтгэл нь ямар тасалдахгүй байгаа тухай. За тэр ирээн өнгийн солонго сарны дүрс метр одоо юуг үзүүлж гэнэ үү гэхээр байгаль дэлхий хүн зон энэ бүх юмыг үзэж харах үзэл хараа нь бол хоосон чанарыг таньсан гэж ингэж хэлж байна. За энэ 8 сайн үлгэртлийг сонссны дараагаар бол эм маргашаа богд ламын зүүн хөлний эрхээ хуруу зуусан байснаа тавьсан. Тавиад юр усын яруу тунгалаг хоолоогоор хариу дуулалыг өргөсөн. Энерги мэдээлэл бүр засарсан ер нь тавьчихсан. Шалгалтыг давчлаа. Би тэр нөгөө зүүн хөлний эрхээ хуруу зуусан байсныг ингээд өөрийнхөө талаар наманчлан өгүүлж чөлөө учрал гууж эхэлсэн. Эм маргашаа. Тэгээ юу хэлж гэнэ гэхээр би одоо урд насандаа энэ гавл эрэхэд Бадмаагийн үндсэн баригч шав байсан. Гарцаагүй үнэн богдсон номыг сонсч ирсэн. Гэвч би омогтой хөдлөгдөд энд тентхийн их эгүүзэрсийн орноор бараалхаж ёроол барилдлагад иргэдэд одоо ном буйныг хүртээж одоо ингэж явсан. Тэгсэн мөртлөө би ахуй сэтгэлээрээ номонд ороогүй. Номыг одоо үхсийн төтийг хөөцөлдөж байсан гэж ингэж хэлж байна. Тэгээд одоо нүгэл хилэн зэгтэй байсны эрхээр төрөл доошилж одоо ийм дорд эм маргашаагийн биеийг олж төрсөн. За энэ эм маргашаагийн төрөл дотроо ч гэсэн одоо бие нь цаг наргүй өлсөж ундаасаад ерөөсөө маш их одоо нүгэл хилэнцгийг би үлдсэн гэж хамаг хийсэн гэм нүглүүдээ өгүүлж байна. Тэгээд ер нь эм маргашаа яадгүй гэхээр тоогүй олон ертөнцийн юмсыг инэв хийлэн ажаад тотхорт шидэрэн дан байлдаа нэг өдөөждөг. Тэгээд гоо бүс хүндүр товлж хүмүүсийн сэтгэлийг хөвсөлзүүлдэг. Ерөөсөө л одоо маш их тийм сөрөг зүйлсийн одоо энергиар хооллож явж ирсэн гэдг нь эндээс харагддаг. За ингээд ном гуйж надад энгүй их бишрэл хүндлэл төрлөө. Намаг одоо аварч хайрл гэд ном гуйсан. За мэл богд эм маргашаад юу гэж хэлж гэнэ үг гэхээр багш чинь сайн байжээ. Багш нь сайн байтал шав нь муу байсан байна. Чи Балмэт богдсын номыг сонсож сурахын цагт багтан утгад нь нэвтрээгүй өгсийн төдий тогтоцсон юм байна. Ер нь амаар дээдийн ном хэлэлцгийг сонсоход багтаач ахуй сэтгэлээрээ номонд орохгүй бол тэр одоо олон тэр их олон үгнүүд бол ямар ч нэмэргүй байдаг гэж хэлж байна. Мэл богд дандаа ингэж хэлдэг шүү дээ. Үгээр бол хүнийг аврахгүй гэд. Мэдээж ном сургаал бол хүний давах ёстой бас нэг шат мөн боловч цаад анс утгыг нь сайн ухаж ойлгоод ахуй сэтгэлээрээ номонд орох ёстой гэдгийг бол хатуу хэлж байгаа. Эм маргашаад. Тэгэд энэ нүгэл хилэнцээ твч гэдэг ийм хатуу сургаал өгч байна. Эм маргашаа ерөөсөө салахгүй говс хүндүр товлаад гуугаад байна. Одоо багш минь та 3 цагийн бурхтын ох манлаа гэд гуугаад байна. Мэл богдоос. Аварч хайрл одоо надад энэ яваа насанд минь энэ боломжийг би одоо энэ дээдийн багштай учрлаа. Аварч хайрл, сургаал номлол хайрл, төрөл дээшлүүлж өгч хайрл. Би номын сахиулсан болъё. Номыг одоо би муу юм хийхээ болъё. Би номыг одоо сахин хамгаалъя. Номын төлөө явж байгаа хүнийг хамгаалъя, номыг хамгаалъя. Номын сахиулсан болсгоо гэд гуугаад. За мэл богд хадны эм маргашаад сайтар өршөөхөө гүр дууллыг уншиж, номлож тэгээд тангараг сахилыг хүртээж гэд одоо дахиж хизээч битгий юм нүгэл хилэнцгийг үлд чи урд насандаа тангараг дамцгаа огоорсноос төрөл доошлсон одоо энэ хатуу тангарагийг ер нь аминд чинь тулж ирсэн ч тангарага битгий
орхиороо гэдэг ийм тангараг сахилыг хүртээгээд ном номлож өгсөн. За энэ тангараг сахил хүртээсний дараагаар хадны эм арагшаа Милравыг олонтоо тойрон эргээд олонтоо гороолон эргээд дээдийн багш чиний зарилгийг бүтээсүү гэж ам алдаад огторгун солонгадл оргүй хоосонд хувлан алга болсон. За маргааш өглөө нь мандахын улаан нарнаар эм маргашаа тэргүүлнэ. Бүхэл бүтэн одоо хий биетийн урсгал Милбогдод хүрэлцэн ирсэн. Тэдгээр хий биетүүд бүгд одоо залуу сайхан эр эм залуусын дүрд ховлж маш гоё чимэг зүйлтийг зөөсөн байсан гэж байгаа. Тэгээд тэдгээр одоо хий биетийн одоо том хэмжээний урсгал орж ирээд Милбогдод тахил өргөөд өргөн хүндлээд ном гуйж байна. Номлол айлдаач гэж гуйсан. Уг нь бол одоо анх ганц эм маргашааг номхотхоод номонд оруулаад энерги мэдээллийг нь сайхан засч өгсөн. Гэтэл одоо дагалдаад ийм их том урсгал орж ирнэ гэдэг нь юу өгүүлж гэнэ үү гэхээр юу ч дангаараа оршдоггүйг харуулж байна. Эм маргашааг буюу нэг төлөөлөгчийг ингээ сайхан засаад зангилагийн тайлаад тэр одоо энерги мэдээллийг нь засаад номхотхоод номонд оруулаад сайхан зөв урсгалд нь оруулахад тэр бүхэл бүтэн урсгал тэр чигтээ засарч байна. За энэ хий битүүдийн ярьж байгаа гууж байгаа энэ гуйлт хүсэлт дотор энэ шүлэг дуулал дотор анхаарах нэг юм байгаа. Эд юу гэж хэлээд байна уу гэхээр бид өмнө нь арга зайлт хуурмгийн хөлгөний ном сонсч ирсэн. Зарим нэг нь хуурмаг ном сонсч ирсэн. Тэгээд авшиг хүртсэн боловч сэтгэл маань гэдрэг мунхарсан. Буцаад мунхарсан. Зарим нь бол одоо хуурамч багштай таарч ирсэн. Ингээд бид бол нисва дарж чадаагүй. Үлгэрлэж хэлэх юм бол мөнгөн иштэй лаан толгойтой жадаар үлэмж хүчит дайсант та тулалдж байгаа юм шиг тийм юм болсон. Зүгээр нэг юм мөнгөн иштэй гэж байгаа юм. Ишин мөнгөн иштэй толгой нь лааны толгойтой. Гэхдээ лааны толгойтой жадаар яаж тэр их хүчтэй дайсантай бид тулалдах юм бэ? Бид одоо ингээд нисва дийлж өөрийн сэтгэлийн мөн чанарыг таньж чадаагүй юм аа. Та бол одоо аргагүй ингээд өөрийн биеэр туулцсан их багш байгаа учраас бид маш нарийн гүн нарийн утгасыг бидэнд хайрлаач гэж гуйсан. Тэгэхээр Милбогд юу гэж хэлж гэнэ үү гэхээр та нарын маш нарийн гүн нарийн утгад номыг ойлгох хэмжээнд одоо байна уу үгүй юу гэдэг ийм асуудал яригчаана. Энд тэгээд одоохондоо та нар магад утгад гүн нарийн номонд суралцах цаг чинь хараахан болоогүй мэт байна. Хэрвээ үнэхээр чадна гэж бодож байгаа бол ам нас өөрийн ам биеийг надад өрг гэж байна. Ингээд хий биетийн урсгал бүгдээр Милбогдод ам бие өргөссөн. Хүн ерөн багштай амиач хүртэл өргөх ёстой юм байна. Юу ч үлдээхгүй багштай өргөжөж тэгэд номхороч багштай бууж өгчээж багшийн өмнө сүгдчихэж тэр нөгөө их зөрүүд мөрүүд одоо юу гэдгийг тэр бүхэн маань одоо номхорч арилж ажил тэгэл сая номонд ордог юм байна. Ингээд ам биеийг өргүүлж жагаад ном номлсон. За энэ магад утгын шингэх 27 ёгтлол гэдэг үр дуулал бол эднэрт зориулж номлосон байгаа. За энэ магад утгын шингэх 27 ёгтлолыг задлах юм бол тэр чигтээ том онол гүн ухаан болж бясалгалын онол болж задардаг юм байна. Гэхдээ энэ сайхан үр дуулалыг би уншиж сонсгосноор энэ миний мэдээлэл одоо дуусах гэж байна. Алив нууц бурхтын биеийг илт үзүүлсэн агуу гайхамшигт Лазба багш минь ээ. Ачад эцэг таныхан хөл дурсагдэм үү? Айхтар яруу дуулалч бус боловч би асах хадны эмаргшаагийн гүйс ёсоор аялгуут дуулал нэгийг өргий сонсогдсон. Номлон чамд өгүүлэх дуулал шүлгийн нэрийг номын мөн чанарын ахуй юсан хэмээмөө. Эрчлэх луу
нижигнэх аянга гэлбэлгэн үүлэс. Энэ гурав бол бүгд огторгуу дундаас төрөвч. Эргээд шинг хорн нь мөнхөө огторгуу болгоо. Өнгийн солонго уняар хийгээд будан цөм. Өндөр хөх тэнгэрийн дундаас цөм төрөвч. Өөрсдийнхэн буц хорн мөнхөө тэнгэр болгоо. Шинхэн жимс амтад бал тарайн төрөв. Шимт хөрсний дундаас бүгд соёолон урговч. Шингэж далдрах хорн нь мөнхөө газар болгоо. Ургамал мод ногоо навч цэцэг тэргүүтэн. Уулын хөрснөөс бүгд ургаж дэлгэрэх боловч удаандан зулгарч хагдрах хорн нь мөнөх үүлс болгоо. Эргэлдэх үйл, хүчит урсгал, төрхрөх төрлөг, энгүү их усны сан далаан дунд өсөвч. Эргээд шинг хорн нь чухмал далаа болгоо. Бүгдэд автах авьяас болон шунал гурав. Бүхний шүтэн тийм мэтгүн дундаас төрөвч. Бүдгэрэн сарнахта эргээд л сэтгэлийн шүтэнд шингэм үе. Өөрийг таних болон өөрийн гэгэн гэрэл. Өөрөө тонлох нь мөн чанарын дунд төрөвч. Өөрийн мөн чанарын дунд эргээд гурвуулаа шингэм үе. Эс төрөх үе, эс төрдөх үе, эс өгүүлэх үе. Энэ гурав бүгд номын мөн чанараас гарвч. Эргээд цөм номын чанар дунд шингэм үе. Чивэлт чөтгөрийг үзэх, баримтлах хийгээд атгаглах нь чин зоригт юг үзэрсийн өөрийн биеэс төрөх боловч чимээг өөхөн далдрах хорн нь өөрийн бие болоо. Аливаа тотгорлагч бүхэн сэтгэлийн ирээд буюу. Амилсан тэрхүү үзэгдэл үнэндэн хий хоосон. Аимшиггүй диянч энэхүү хоосны ёсонг эсвхул альбин чөтгөрийн үзэгдэх бэлгэст баримтлан төөрөлдөн. Эндүү төөрлийн үндэс чухам сэтгэлээс үүдэлтэй. Энэхүү ёсыг ухаад сэтгэлэн сайтар шинж байс. Энгүү гэгэн гэрэл эрх отохгүй үзэгдэм үе. Сэжиг атгахт гадаад орны илрэн гарах нь. Сэтгэл эндүүрэн завхсны шалтгаан мөн болоо. Үнэндээ гадна илэрх биетийг сайтар ажиглаваас үзэгдэхүүн хоосны ялгалгүй болохыг таних чадамгүй. Бясалгал хэмээх нэг төрлийн атгаг болоо. Бясалгахгүй хэмээн орхивос бас л том атгаг буюу. Бясалгагч, үл бясалгагч хоёр энэ утгаар ангид бусаа. Хоёр хэмээн үцэх нь эндүүрлийн үндэс буюу. Хотол хамг үзлээс ангижирсан хязгаарт хүрвээс. Хорвоогийн бүхий л юмс сэтгэлээс үүдэлтэйг ухна. Үзвээс сэтгэлийн мөн чанар огторгуу мэт хоосон. Үнэн номын мөн чанарын гүн ёсон энэ болоо. Өгүүлж дурдсан энэ ёсыг сайтар бясалгаад өнөд атгаг үзлийн хүлээснээс ангид байх тун. Амирлангуй, алгасрал үгүй, үүмцэх үгүй орон ахуд. Алхах, суух, хэвтэх зэрэг аливаа цаг үед. Автаж баримтлах аливаад тотгорлогдохыг сэрэмжилж чадваас. Аштын сайн номын үрийг ирэхгүй хүртэж чадмай. Олонтой өгүүлэх, хүсэмжлэх эмээхээс хол байж. Одоо даруй энэ номыг зам мөрөө болгогдтун. Хэтэрхий олон үгийг хэлхэж дуулаад яах вэ? Хэрмэл чөтгөр та нар нисван дараад хэлж сургасан номлыг минь дуугүй хичээхтүүн. Чөтгөр чи номлол айлд гэж гуйсны хариуд чөлөөгөө бясалгагч югүүзэр би сургаалan өгүүллээ. Өвгөн миний сургасны дагуу хичээн шамдаад өлсхийн цагт их жаргаланг идэ болгон зооголтугай. Бас аршаан хурыг унд болгон хэрэглээд
ба бүрэн югүүзэрсийн үлсийг бүтээгч сахиулсан болоороо хэмээн айлдаж дуусгад хадны им арагшаа болон түүний төрөл төрөсөд бүгдээрээ нь мэл богдод гүн бишрэл төрөөд олонтой мөргөн гороолоод чин сэтгэлийн угаас талархал илэрхийлсэн хойно бүгд солон гадил замхран үгүй болов. Хожим хадны маргшаа Лимба хаданд бясалган суугч югүүзэрсийн хамгаалагч сахиулсан болон хувраад хор тотхор үл хийн ном луга зохилдуулан хотол үлсийг бүтээн дэлгэрүүлэх болжээ. Хутагт дээд богд Милравбер хомголцогч Лимба хадны им маргшааг номготгсон хэмээх бүлэг төгсөв. Анхаарал тавьсанд баярлалаа.